Олон тооны төлөмөл өгөж ихэнх малынх нь мах хүнсэн тэргэлэх боломжгүй болсон мэдээлэл үнэн болохыг баталж зарим төрлийн бас байгууллагууд мэдээлэл хийсэн байна. Тэд өнгөрсөн хугацаанд газар дээр нь ажиллаж ураанаас болж мал үхээгүй гэсэн мэдээлэл хийсэн Шинчиллийн засгийн газрын тэргүүн Алтан хуйг болон албаны бусад хүмүүст шүүмжлэлтэй хандж байна. Франц улсын хөрөнгө оруулалттай Кожиго компани уран олборлолтоос болж Дорногов аймгийн Улаанбаатар сумын малчдын төлөв мал болон их мал өнгөрсөн хугацаанд өгсөн ч Цөмийн энергийн газар болон Монгол улсын засгийн газраас томилсон ажлын хэсэг газар дээр нь ажиллаж бодит байдалтай танилцсан ч гадны компани талд орж мал ураанаас болж үхээгүй гэсэн худал тайлбарыг олон нийтэд цацсан хариуцлагагүй үйлдэл гарлаа гэж зарим төрийн бус байгууллагууд нэгдэн мэдгдэл хийлээ. Эдгээр төрийн бус байгууллагууд өнгөрсөн хугацаанд Дорногов аймгийн Улаанбаатар суманд очиж газар дээр нь танилцсан ураанаас болж мал өгсөн гэдгийг баримттайгаар батлаж байгаагаа ч дуулгалаа. Үнэхээр харамсаж байна Алтан хуйгийн өмнөөс. Алтан хуйг бол одоо үнэхээр ард түмэнд хэлсэндээ хөрсөнгөө одоо байгаад ард түмний хамгаална би бол цөмийн эсрэг тэмцэн элбэгдэж ерөнхий төсвийн хүртэл эсрэг бид цөмийн эсрэг тэмцэнэ. Одоо энэ баталгааг болох гэдэг шүү дээ. Бид нар энэ эсрэг тэмцэн. Энэ өгсөн малыг нохоо шувуу ерөөс огт тоож идэхгүй байна. Бид нар бүр сэгэн дээр нь дагуулж өгсөн. Одоогийн байдлаар ингээд үхээд одоо 20 гаруй хонж ийнэ гэхэд тухайн одоо үгийн өгсөн малын сэгийг үл одоо ерөөс нохоо шувуу хөндөөгүй байдал илэрсэн. За тэгээ энэ яагаад ингэдэг юм бэ гэдэг талаар бас ганц нэг байдлаар мэрэгжлийн чиглэлийн хүмүүсээс тодруулах тул үхлээ зэрэг химийн болон одоо үгийн гадны тийм одоо металлын одоо юу гэдэг техникийн хордлого морлого тийм юм болоход түүнийг нохоо шувуу болон амьтад тоож иддэггүй юм а гэдэг ийм байдлыг бол одоо бас мөн одоо хэлж ийсэн. Тэр засгийн газрын хэмжээнд одоо тэр зүгээр эрүүл байна гэдэг шинжилгээ гаргасан байна лээ. Хэрвээ тийм зүгээр байгаа бол яагаад энэ мал өгөөд байна вэ гэдэг байдлыг дахиж нэм даруй хугацаанд авч үзэхгүй бол энэ цаашлаад ер нь юунд ч хүрч магадгүй байна шүү. Өдөр хоног өнгөрөх гэсэн. Жишээлбэл Бүхэл бүтэн Монгол улсын засгийн газар нь газар дээр нь 90 сая төгрөг гаргаж ажилласан мөртлөө ураанаас болоогүй гэсэн хуурамч дүгэлт гаргаж байгаа. Ард түмнийхээ төлөө ажиллах учиртай засгийн газар ерөнхий сайд нь ийхүү гадны компани талд орж байгаад төрийн бус байгууллагуудын нэгдэл шүүмжлэлтэй хандаж цаашдаа энэ асуудлаар тэмцэж газар шороо мал сүрэг хүн ардаа хамгаална гэдгээ дуулгасан. Төрийн гадны компанитай нийлжгээд байгаа энэ асуудал дээр хэн нэгэн анхаарлаа хандуулахгүй бол Дорногов аймгийн Улаанбаатар сум 2 дахь хонгорын түүхийг давтахад бэлэн байгаа гэж тэд дуулгасан. Оросын төмөр зам нийгэмлэг